Мэлхийн өвгүүдийн хэрэг. Ууланд гараад эргэж ирээгүй 5 солонгос өвгийн хэрэг яагаад өнөө хүртэл нууц хэвээр үлдсэн бэ? 1991 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Өмнөд Солонгосын Тэгүү хотод орон нутгийн сонгуул болж бүх нийтээрээ амарч байв. Сургууль цэцэрлэг албан газрууд хаагдсан тул хотын ихэнх иргэд газар зугаалж шөлөө цангаа өнгөрүүлж байтал таагүй мэдээ тэднийг цочроожээ. Тухайн өдөр амьдардаг хороодлоос холгүй газарт гөрөвлийн өндөг хайхаар явсан бага насны 5 хөвгүн орс ураггүй алга болсон тодорхой болов. Улмаар өнөө хүртэл тэрхүү 5 хөвгтэй холбоотой хэрэг тайлагдшгүй нууц хэвээр үлдэж дэлхий дахинд Мэлхийн хөвгүүдийн нууц хэмээх нэрээр алдарсан юм. 1991 оны 3 дугаар сарын 26-ны Мянмар гарагт нэг ангийн 5 найз сургуулийнхаа ард байрлах Варион уулын горхинуудаас гөрөвлийн өндөг хайхаар гарчээ. Тус уул нь ердөө 2 км-ийн зайд байдаг тул хүүхдүүд явган явахаар шийдсааж. Тэрхүү 5 хүүхдийг Уу Чол Вон 13 настай, Чо Ху Ён 12 настай, Ким Йонг Ю 11 настай, Пак Чан Ин 10 настай, Ким Жон Шик 9 настай гэдэг байв. Тэдэнтэй мөн 10 настай Ким Тэ Рён хэмээх хүү цуг гарах гэж байсан ч өглөөний цай уугаагүйгээ санаад гэртээ буцаж оржээ. Гэвч хөвгүүд үдшийн бүрий болсон ч эргэж ирээгүй аж. Эцэг эхчүүд нь тэднийг Варион ууланд гарсан гэдгийг мэдээд сандрал давтаж эхлэв. Хүүхдүүд нь тэдэнд ойролцоох цөөрмөөс мэлхий барьж тоглохоор явлаа хэмээн хэлээд гарцгаасааж. Хожим энэ хүү хэргийг мэлхийн хөвгүүд хэмээн нэрлэсний учир нь энэ юм. Эцэг эхчүүд нь сураггүй болсон хүүхдүүдийнхээ зураг бүхий хуудас тараах аргаар ирлээ эхэлсэн байна. Сургуулийн ажилчид болон бусад сурагчдын эцэг эхтэд нь мөн тусалсан юм. Удалгүй Өмнөд Солонгосын тухайн үеийн ерөнхийлөгч Нуутэй Өө энэ хэргийн тухай мэдээд улс даяар эрлийн ажиллагааг эхлүүлэх үүрэг өгчээ. Ийхүү 300 мянган цагдаагийн албаагчид тус хотын орсон суугчид болон сайн дурынхантай хамтран хөвгүүдийг хайсан байдаг. Түүгээрч зогсохгүй олон нийт дэмжлэг үзүүлж хандив өргөсөн нь 35 мянган $. Хүрсэн байна. Харамсалтай нь Варион уулыг бүхэлд нь 500 гаруй удаа самнасан боловч юу ч олдоогүй аж. Тэр бүхэл мэлхийн өвгүүд явсныг илэрхийлэх өчүүхэн төдий бол мөрч илрүүлж чадаагүй гэнэ. Ийхүү цаг хугацаа өнгөрөх тусам хөөрхийн хүүхдүүд олдох магадлал багассаар эцэст нь найдвар тасарсан юм. Үүнээс 11 жилийн дараа буюу 2002 онд Варион ууланд самар тууж авсан нэгэн эр урагдж сэмэрсэн хувцсны үлдэгдэл болон 5 ширхэг гавлын яс олсон байна. Мэдээж тэдгээр нь олон жилийн өмнө сураггүй болсон мэлхийн өвгүүдийнх мөн байх магадaltaй гэсэн таамаг тэр даруй гарч иржээ. Мөн гавлын яснуудыг өвгүүдийн гэрээс 2 км-ийн зайд болсон байсан нь нөхцөл байдлыг илүү сэжигтэй болгожээ. 5 цогцсыг нарийн шинжилгээнд оруулсны дараа шүүх эмнэлгийнхэн нэг хүүгийн толгооноос 2 сумны нүх олсон бол өөр 3 хүүгийн гавлын ясыг мохоо зүйлээр цохиж гэмтээснийг илрүүлжээ. Авсан гэмтэл ясны зуралтуудаас нь харуул тэднийг зодож амийг нь хөнөөсөн болохыг цагдаа нар хожимд үгэнсэн байдаг. Харин нөгөө хүүгийн гавлын ясанд байсан сум нь цэргийн биш харин хийн бууны зориулттай байжээ. Энэхүү явдал хохирогчдын ар гэрийнхэн төдийгүй нийгэмд бүхэлд нь хүнд туссан юм. Хэдий хэрэгтэй олдоогүй дээр үүнтэй төстэй хэрэг дахиж гараагүй ч бага насны хүүхэдтэй хүмүүс нэг хэсэгтээ айдас дунд амьдарчээ. Мэлхийн өвгүүдийн нийгэмд үзүүлсэн нөлөөг дагаад тэдэнд юу тохиолдсон болох талаар хэд хэдэн таамаг байдаг. Харь гаргийнхны онол. Зарим хүмүүс тэдгээр хөвгүүдийг харь гаргийнхан хулгайлж хөнөөгөөд хожим нь өнөөх газар болсон гэж үздэг. Хойд Солонгосын онол. Хоёр дахь нь хөвгүүдийг хойд солонгосчууд хөнөөсөн гэх онол юм. Өмнөд Солонгос хойд Солонгосын харилцаа тэр үед хорцтаад байсан учраас тэднийг энэ хэрэгт буруутгадаг хүн цөөнгүй. Цэргийн оролцооны онол. 3 дахь нь мэлхийн өвгүүдийн хэрэгт Өмнөд Солонгосын айрам оролцсон гэх онол юм. Энэ нарай хэтэрхий сонсогдож болох ч 1991 онд Тулс улсын цэргийнхэн бүх зүйл аж хамд нууцладаг байсан гэдэг. Хохирогчдын цогцсноос ердөө 300 м-ийн зайд цэргийн бааз барилж байсан бөгөөд хөвгүүд тийшээ орохыг завдаад олмоор амиа алдсан байх боломжтой. Бусдын гарт амиа алдсан хүүхдүүдийнхээ төлөө ар гэрийнх нь эцсээ хүртэл явсан байдаг. Гэвч 2002 онд цогцснуудад задлан шинжилгээ хийсний дараа өөр мөрдөн байцаалт хийгдэг байж.
Хөвгүүдийг 2004 оны 3 дугаар сарын 25-нд оршуулсан бөгөөд Кёмбоки их сургуульд хавлын ясыг нь судалгааны зорилтоор хандивлжээ. Өмнөд Солонгосын хуулинд хэргийн хуун хилцэх хугацааг 15 жил гэж заасан байдаг учраас 2006 онд албан ёсоор хаажээ. Мөн одоо хүртэл шинэ эдмүрийн баримт гарч ирээгүй байна. Гэхдээ 2015 онд Бүгд найрамдах Солонгос улсын үндэсний ансамбль Хуамны хэргийг хуун хилцэх хугацааг болгох шийдвэр гаргаж с ิจ гтэн илэрсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээх боломжийг нээж өгсөн байна. Амиа алдсан хөвгүүдийн түүхээс сэтгүүлэн бүтээсэн Хөөхтүүд хэмээх кино 2011 оны 2 дугаар сарын 17-нд нээлттэй хийсэн юм.